1370 онд Даван Төмөр хаанаас сураад тэр нэг хаанаас сурахаар нэг хямрал үүсэн штэ. Тэр шилжилт үүсгэн байна. Тийм шилжилтийн үед хараад тэгээ тэр завсар нь нөгөө хятад дахид дайраад одоо бас мэдээж удирдахгүй болсон моментыг ашиглах гэж штэ. Тэгээ ингээд дайрж явах үедээ энэ чамтаг эзлээд тэгтээ энэ майдар болох үг олзлоод авчихсан. 8 нэст. Олзлоод авчингууд Хунвуу хааны толгойд айгүй мэрэгэн санаа төрж байгаа. Эн чинь жонон штэ. Майдар болчих. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийг ерөөсөө хятад соёлд оруулаад хятад хүмүүжлэлтэй болгоод хожмын өдөр хойд юун улсын хаан ширээнд тэр өрсөлдөгчөөр тавих хэрэгтэй гэсэн байр суурь. Одоо мэрэгэн ухаан мань хүний толгойд төрсөн юм шиг гон. Тийм учраас одоо мань хүний чинь шууд Нанжин хот руу зөөж авч яваад